Энэхүү тээврийн хэрэгсэл нь хот суурин газарт 70 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож явсан. Тухайн ослоос шалтгаалаад нийт 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү тээврийн хэрэгслийн хувьд хөдөө орон нутгийн замд 90 км/цагийн хурдтай зорчиж яваад мотоциклтай хөмөргөж тухайн ослоос шалтгаалаад нэг хүний алтан амьд, нэг хүн маш хүнд гэмтэж 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ машины хувьд 100 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож яваад аварт орсон. Тухайн ослоос шалтгаалаад 20 гаруй сая төгрөгийн санхүүгийн хохирол учирсан хэдий ч хамгийн харамсалтай нь 2 хүний алтан амь эрсдэж 4 хүүхэд өнчрөн үлдсэн байна. Харин энэхүү тээврийн хэрэгслийн хувьд 120 км/цагийн хурдтай явж байгаад аварт орсон. Тухайн ослоос шалтгаалаад гарсан хохирол нөхцөл байдлыг ярихад ч гэсэн. Та сайн жолооч байж болно. Таны тэрэг шин, баталгаатай, найдвартай ч байж болно. Гэхдээ амьдралд тааварлшгүй гинтийн зүйл үргэлж тохиолдож байдаг. Та амьдралын тодорхой дүрм журмыг зөрчиж болно гэж бодож болох ч физикийн хуулийг бол хинч хизээч зөрчиж чадахгүй гэдгийг үргэлж санаж яваарай.